Хай өдрийн минь үгүй өглөөний минь ямар ч сайн ажил эхлэхэд бэлэн бүх юма бэлтцэн одоо жоохон нүрийн янзлна тэгээд юу яа гэж бодлоо өнөөдөр харьцангуй бас нөгөө ачаал багтай хүн гайгүй ачаал багтай байдаг тэгээ би зөнөө олон нөгөө хүмүүс асуулт асуудаг байхгүй асуулт асууж ирдэг Шведэд ажиллаж амьдрах хэрхэн яаж Шведэд ажиллаж амьдрах вэ? Хэрхэн яаж албан ёсоор ингээд виз хүсэх вэ? Ч гэдэм ажлын гэрээ ч гэдэм үү. Ер нь бол Швед рүү ирэх талаар, ирэх боломжийн талаар надаас маш их хүмүүс асуудаг байхгүй юу? Тэгээ би болохоор аюух ингэж энэ асуултаас ингээд зайлсхийдэг. Яг өөрөө 100% мэдэхгүй учраас би бас тэр болгон асуултанд ингээ хариулдаггүй. Тэгээд ер нь ингээ хариулахгүй яваад ах нь зөв ч юм уу, буруу ч юм уу бас нэг өөрийнхөө мэд хэмжээнд нэг жоохон ч гэсэн хариулчдсан билүү гэж бодоод нэг влог бичих санаатай байгаа. Тэгээд өнөөдөр харьцангуй ингээ хүн баг ордог ачаал багтаа учраас би өнөөдөр влого оруулнаа, влог бичнэ. Тэгээд аль болох чадлынхаа хэмжээгээр ингээ хариулнаа. Тэгээд ямар ч влогтойгоо хамт байгаарай. Баярлалаа. August happy 40 байна. Hi. Өдрийн минь би болохоор зүгээр л та нартайгаа ярилцъя гэж бодоод нэг жоохон алим эдэн гэрээ гоё. Яг одоогор би ажил дээр байна. Oh my god. Амар гоё юм жижигхэн юм хэмжээтэй нөө Швед алам гэх юм. Амар гоё та. Зүгээр надаас аюу олон сувгуудаар аюу хүмүүс ингээд асуудаг байхгүй. Тэгээд зөндөө олон тийм асуудаг, тийм сэдвийн талаар өөрийнхөө мэдэх хэмжээнд жоохон ярих гэж бодсон байхгүй. За нэгдүгээр юу гэж амар их асуудаг вэ гэхээр Шведэд очиж ажиллах амьдрах талаар бүр амар их асуудаг. Тэгээ зөндөө олон блог дээр болохоор ингээд зөндөө олон хүмүүс ингээд асууж ирсэн. Би бас ингээд асуулт хариултын блог бас хийж ирсэн. Анукатай хийжсэн, ганцаараа хийжсэн. Тэрэн дээр ч асууж ирсэн. Дараа нь анукатай хийхэд ч бас асууж лээсэн. Аюу хүмүүс асуудаг байхгүй юм. Дандаа л Шведийн талаар Швед рүү яаж очиж ажиллаж амьдрах вэ? Хүүхдүүдтэйгээ очих гэсэн залуу гэр бүл байна. Тэр талаар зөвлөөч вэ? Ажлын гэрээ яаж хийх үү гэл. За Шведтэй холбоотой маш их асуултууд ирдэг юм аа. Тэгээд би энэ талаар яагаад ингэж хариулахаас ингээд зайлсхийдэг вэ гэхлээр энэ болохоор айгүй тийм өргөн миний мэдхгүй сэдв багхгүй юу. За би мэддэг байлаа гэхэд би ганцхан өнцгөөс нь ярина. Ганцхан өнцг нь болохоор ингээд одоо юу гэдэг Швед рүү ирж Шведэд нэгэнт ирсэн хойноо ажиллаж амьдрахад таатай хэрвээ бичиг баримттай шүү дээ албан ёсоор ингээд бичиг баримттай албан ёсоор ингэж хууль ёсоор гэх юм уу да бичиг баримттайгаа ингээд ажиллаж амьдрах юм бол маш таатай ороо уур амьсгал одоо юу гэдэг тав тух нийгмийн халамж үйлчлэгээ хүүхдүүдийг дээдэлдэг эмэгтэй хүнийг дээдэлдэг ажил лалб одоо хөдөлмөрийн хөлс ч гэдэг юм одоо юу гэдэг цаг агаар эрүүл ахуй хүнсний аюулгүй байдал гэх зөндөө олон юм ярина л да. Тэр бодлого нь маш таатай, маш гоё, үнэхээр бүр ингээд стол нөх хүнийхээ төлөө ийм улс орн баггүй юу? Хүнийхээ төлөө ард иргэдээ ботсон. Тэгээд үнэхээр бүр авах юм маш ихтэй, маш гоё, тайван, амгалан одоо зөндөө л олон тийм үзүүлэлт байдаг л да. Тэгээд хүмүүс бол нэгэн тэнд ирээд ажиллаж амьдрах, оршин суух эрхтэй хүмүүст бол гэр бүлээрээ
үр хүүхдтэйгээ ингээд ажиллаж амьдрахад үнэхээр таатай гэж хэлнэ би. Нэгдүгээр хоёрдугаарт бол бичиг баримтгүй тийм албан ёсоор биш одоо хараар гэх юм уу да хараар ажиллаж амьдрахад хэцүү. За хаач хэцүү л байх. Хаач л хараар ажиллаж амьдрахад хэцүү шттэ гэж хэлэх л байх л та. Гэхдээ одоо би нөгөө бас л нөгөө мэддгээрээ би Солонгостой ингэж харьцуулна л да. Би зөндөө их Солонгостой ч юм ингэж ингэ харьцуулж ингэж хэлдэг. Тэгээд миний мэдхээр манай ах Солонгост гэр бүлээрээ ажиллаж исэн. Манай дүүгч ажиллаж илсэн. Тэгээд яг ингээд Солонгост ажиллаж амьдраад бичиг баримттай ажлын гэрээгээр ажиллаж исэн. Тэд нэр тэрэн дуулсаад ингээд хараарч ажиллаж илсэн. Тэгээд ажиллаад ингээд богинохон хугацаанд гэр бүлээрээ ингэж ажиллаад амьдраад богинохон хугацаанд одоо юу гэдэг орох орон байрныхаа мөнгийг ингэж цуглуулад Монголд ингэж баригцтлаа ингэж ажиллаж амьдарч агаад баригдаад ингээ Монгол явхад бол ямар ч байсан нэг орох орон байрныхаа мөнгийг ингэ цуглаасан байдаг. Шведэд бол тийм баталгаа байхгүй. Яагаад тэгэхээр хэрвээ ингээд оршин суух ирэхгүй, ажиллах, амьдрах ирэхгүй бол хараар ажил олдох нь аюул их хэцүү, ховор. Хуучин бол боломжийн байдаг байсан. Одоо бол ингээд хууль дүрм чангараад одоо энэ сүүлийн үед ингээд хараар ажил олж хийх боломж болцоо маш хумигдмал болсон. За хараар бас ингээд зөндөө олон хар хүмүүс байгаа. Тэгээ тэр хүмүүс юу хийж ажиллаж амьдрдаг вэ гэвэл ингээд гэр орон цэвэрлэх, айлын цэвэрлэгээ, контор одоо албан байгууллагын цэвэрлэгээ мэрсэр хийж гин. Голцуул эмэгтэйчүүл нь гэрийн цэвэрлэгээ хийж гин. Эрэгтэйчүүл нь болохоор за мэрсэр барилга дээр ажилладаг бах, хүний бичиг баримтыг хөслөөд ингээд энэ тийм мэрсэр ажилладаг баха. Тэгвэл яг ингээд Солонгостой харьцуулаад байгаа нь Солонгост болохоор ажил хэлбэг хар байсан ч гэсэн хөдөлмөрөө өмлүүлээд ажлын нөхцөл шаардлага маш хүнд. Тэгээд одоо юу гэдэг хоногтоод орж унтдаг. Тэгээд мөнгөө бол хангалттай авдаг, мөнгөө бол хийдэг. Шведэд болохоор мөнгө хийх боломж болцсон жоохон муу. Яг гэвэл ажил олдохгүй. Олдсон ажил нь цагийн ажил байнгын одоо өглөөнөөс оройн одоо пул таймаар одоо өдрийн бүтэн цагаар бол ажил маш ховор олдноо. Цагийн ажил олдно. Цагийн ажлынхаа хөлсөөр байраа хоолоо ойр зүрийн хэрэглээгээ ингэж хэрэглээндээ ингээ хэрэглээд ямар ч тийм нөгөө Солонгост ажиллаж амьдардаг хүмүүс шиг ингээд мөнгө төгрөг хураан хуримтлуулна гэсэн ойлголт маш бага байдаг. Хэрвээ хувь хүн өөрөө үнэхээр сахлах баттай одоо юу гэдэг эдийн засаг мөнгө санхүүдээр ингээд сахлах баттай, зоригтой одоо ингээл бүр зорьсон зорилгынхаа төлөө тууштай ингээд одоо юу гэдэг бүх хэрэглээгээ хувь хүний хэрэглээгээ танаад одоо юу гэдэг маш сахлах бат чангатай байж ээж мөнгө хадгалах, хуримтлуулах тийм боломж гарах байхаа. Би бол яг тэрийг бол сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Солонгостой ингэж харьцуулахад хар хүнд Солонгост ажил олддог, мөнгө хийх боломжтой. Энд бол хар хүнд ажил олдохгүй, мөнгө хураах боломж болцоо муу. Олдсон ажил нь бага цагийн ажил байдаг. Тэр цалин авсан бага цагийн ажил учраас цалин мөнгө бага авна. Тэр мөнгөө хэрэглээндээ байр хоолндоо өгөөд таардаг юм аа. Мөнгө хураана гэсэн бололцоо маш муу гэж хэлнэ. За тэгээд энэ асуултан дээр би яг ингэж хэлмээр санагдаад байсан юм аа. За тэгээд ажлын гэр хоёр дахь маш их хүмүүс асуудаг юм уу болохоор ажлын гэрээ гаргаж өгөх найдвартай зурчлах хүн байна уу? Ажлын гэрээ одоо бичиг баримт яаж авах вэ? Урилга виз, Шведийн визийг одоо яаж хаанаас хүсэх вэ? Найдвартай тийм зурчилдаг хүн байна уу ч гэдэг юм байгуулга байна юм уу гэж аюух асуудаг. За энэ дээр би бол албан ёсоор хэлнэ. Байхгүй тийм Швед рүү албан ёсоор ажлын гэрээ зурчилдаг, урилга гаргадаг одоо юу гэдэг тийм хувь хүн албан байгууллага бол албан ёсны юм юу ч байхгүй шүү гэдгийг би бүр маш сайн хэлмээр санагдаад байдаг. Одоо юу гэдэг одоо нэг хэсэг одоо коронавигоос өмнө Европ руу, Швед рүү гаргана гэсэн тийм
маш их зар ингэж явдаг байсан л та. Тэгээд хэдэн мянган евроч гэдэг юм. Тэгээд тэрэн дотор мэрсээр одоо тэр олон хүмүүс дотор мэрсээр ганц нэг ганцтай тохиолдлоор ганц нэг үннээр одоо юу гэдэг яг үнэн тэгж гарсан хүмүүс байдаг л ах. Тэгтээ бол ихэнх нь 100-ны 80-90%, 90 хэдэн хувь нь бол худлаа шүү. Тийм болохоор маш сайн судлаарай. Тийм хэрвээ зар байгаа, тийм хүмүүс холбогдоод, тийм хүмүүстэй холбогдох юм бол маш сайн судалж ээж мөнгө төгрөгөө өгч авалцдаг ч юм уу. Тиймэрхүү юм байдیں шүү гэж хэлмээр санагдаад байдیں۔ Ямар ч байсан албан ёсны тийм байгууллага хувь хүн бол байхгүй. Тэгээд хүмүүс тэгвэл үнэхээр байдгүй бол хүмүүс яаж ингэж Шведэд ингэж ирж ажиллаж амьдраад байна гэдэг ингээ хүмүүс асуугаад байдаг байхгүй юу? Тэр нь болохоор нэгэнт Европын холбоонд ингэж Швед чи Европын холбооны улс. Тэгээ Европын холбооноос одоо ялангуяа Чехаас маш их хүмүүс ингэж орж ирж ажлын гэрээ хийлэгдэгээ. Тэр нь бас үндсэн нөгөө юу тодорхой тийм юутай л да, дүрм журамтай л да. Чехийн урт хугацааны амьдрах хэрэгтэй. Урт хугацаа гэдэг нь одоо 10 жилийн амьдрах хэрэгтэй. Амьдрах эрх одоо оршин суух эрхтэй тийм хүмүүс Европын холбоон дотроо очиж ажиллаж амьдрах эрх нь нэгтчихдээ юм байна л да. Тэгээ Чехаас маш их хүмүүс одоо ирж Шведэд ирж ажлын байраа олоод тэгээд цагаачлалын албар руу ингэж хүсэлт явуулаад Шведэд ажиллах ажлын виз хүсдэг юм байлээ. Тэр нь болохоор эхний ээлжинд 2 жилээр гараад дахиад 2 жилээр гараад гэдэг ингээд сунгартаад явах боломжтой байдаг. Тийм шугамар маш их хүмүүс ирж ажиллаж амьдарч байгаа. Яг тэрэн шиг би Чехийг бол ямар ч гэсэн мэдчихээн. Чех бол ийм шугамар ингэж орж ирдэг. Тэгээд Монголоос яаж хүмүүс ингэж орж ирдэг юм бэ? Монголоос хүмүүс ингэ мэрсээр ажлын гэрээ хийгээд гэр бүлтэйгээ орж ирээд штэ гэж яг асуудаг байхгүй юу? Монголоос бол орж ирдгээ. Их биш цөө хэмжээгээр бол орж ирдэг. Тэр нь яаж орж ирдэг вэ гэхээр одоо манай монголчууд хувийн одоо тийм компани их байгуулж ажиллаж амьдарч байна л да. Рестораны чиглэлээр, одоо цэвэрлэгийн чиглэлээр, барилгын чиглэлээр ингээд салбар зөндөө олон ингээд салбар зөндөө олон юу руу ингэж салбар руу хуваараа компани нэгээд ингэж их ажиллаж байгаа. Тэгэнгүүт одоо үндсэн тийм нөгөө нэг шалгуурууд байгаа л да. Ажилчин одоо ажлын гэрээ гаднаас одоо Монголоос хүсэх боломжтой болдог тийм нэлээд олон шалтгаанууд байдаг. Би болохоор бас дутуу буруу ярьж иж магадгүй. Миний ойлгосноор болохоор тэр уг одоо компани үйл ажиллагаа тасралтгүй хэдэн жил явсан байх ёстой ч гэдэг юм уу. Жилийн орлогонд хэд байх ёстой ч гэдэг юм уу. Тэгээд ингээд нэг нэлээд олон тийм нөгөө юу байд юм байна. Шалгууруудтай тэр шалгууруудын ингээд юу яасан тохиолдолд гүйцээс нь шалгуурт нь ингээд тэнцсэн тохиолдолд гаднаас ажиллах хүч ингэж оруулж ирэх боломжтой. Тэр нь болохоор заавал тэд байх ёстой ч гэдэг юм уу тийм байхгүй. Одоо гадны орнууд одоо жишээлбэл Чех шиг тийм үйлдвэрлэлжсэн орн биш байхгүй юм Швед. Солонгос шиг тийм үйл ажиллагаа тийм үйлдвэртсэн орн биш учраас хэдэн зугаар нь хэдэн 10-аар нь тэгж гаднаас ажиллах хүч оруулж ирэх ямар ч боломжгүй. Олон зуугаар нь олон 10-аар нь ажиллах хүч оруулж ирнэ гаднаас ингэж ажилуулна хүн авчирна гэсэн юм байдгүй маа. Айгүй хэцүү, маш их өндөр шалгуур, маш их юмны маш их өндөр шалгуур юмд тэнцэж одоо ганц хүн гэр бүлтэй авчирдаг ч гэдэг юм уу. Нэг тиймэрхүү байдаг юм байна лээ. Би болохоор дутуу төлөвлөмж ярьж яж магадгүй. Яг тэгвэл би энэ талаар бас яг сайн мэддэг хүн биш байхгүй мэдхгүй. Зөндөө олон тийм туршлагатай бас нэг Монголоос ингээ ах トゥ хамаатан саднаа оруулж ирсэн тийм хүмүүсийн амнаас ингэж сонсож одоо дамаа тийм байдгийм байна ингэдгийм байна гэж л тийм өөрийнхөө ингэж ойлгосноор дамаа сонссноор л ингэж ярьж байгаа шүү гэдгийг бас та нар маань ойлгоорой. Тэгээд зөндөө асуудаг асуулт яг энэ багхгүй.
ажлын гэрээгээр яаж ингэж оруулж ажлын гэрээ хаана найдвартай гаргадаг хүн байж гэдэг юм уу. Тиймэрхүү юм ерөөсөө байдгүй шүү. Солонгос, Чех ялангуяа үйлдвэрчсэн орон маш их үйлдвэртэй. Тэгээд Монголоос зөндөө олон хэдэн зуугаар хэдэн мянгаар ингэж ажилчид оруулж ирж ажлын гэрээ хийдгээ. Яг тэр шуумаар би бас хамгийн анх Шведэд Чехад иржээлаа. За тэрэн шиг бол Швед тэгж хэдэн 100 мянгаар хэдэн 10-аар тэгж ажлын гэрээ хийж оруулж ирэх ямар ч боломжгүй. Тийм учраас хувь хүн алтан байгуулагч гэдэг юм уу ажлын гэрээ хийн гэсэн зар байдгүй, ховор ерөөс тийм боломжгүй учраас тийм байдгүй маа гэж хэлмээр байна. За тэгээд миний одоо энэ влог шүү юу асуумаар шүү юу дутуу байна. Би өөрийнхөө л хэмжээнд ингээд бака мэддэг зүйлээ ингээд ярихыг хичээлээ. Тэгээд мэдхгүй орхигдуулсан буруу зүрүү ярьсан байх боломжтой шүү. Тэгээд ямар ч сан энэ влог хүү одоо энийг бичлэг хүү ингээд төр тэгээ бай гэж дараагийн юу гаруулъя.